Дорнод аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас төрийн байгууллага аж ахуйн нэгж байгууллагын уялдаа холбоог сайжруулах, ажил олгогчийг хууль эрх зүйн мэдээлэлээр хангах, хөдөлмөрийн зах зээлийн бодлого төлөвлөлтөд уялдуулан, хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн систем e-job платформыг ашиглан хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор аж ахуйн нэгж байгууллагын хүний нөөцүүдийг хамруулсан хүний нөөц хамтын ажиллагаа 2025 сэдвт сургалтыг 2025 оны 1-р сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Аж ахуйн нэгж байгууллагын хүний нөөцийн сургалт хүний хөгжлийн ордны 205 доод төрөнд 2025 оны 1-р сарын 30-ны өдөр 8-аас 12 цагийн хооронд зохион байгуулагдах болоо төрийн байгууллагын хүний нөөцийн сургалт 2025 оны 1-р сарын 31-ний өдөр 8-аас 12 цагийн хооронд тус зохион байгуулагдана. Иймд төрийн болон аж ахуйн нэгж байгууллагууд хүний нөөцийн ажилтныг оролцуулж хамтран ажиллахыг урьж байна. Зохион байгуулагч Дорнод аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар.